Окей. За өнөөдөр 8 сарын 22-ны өглөө болж байна. Харт өдрийн өглөө. Би өчигдөр шөнө Хонконгоос буцаж ирсэн. Тэгээд өнөөдөр влого эндээс хийж байгаа нь бас аюу гоё юм яа тэгэхээр бид нар энэ юу хийж байна вэ гэхээр харж байгаа. Mons Group-ийн 35 жилийн ой баярт зохиолдуулаад бид нар Mons Group-тэй хамтраад hackathon гэдэг үйл ажиллагаа хийх гэж байна. Энэ удаагийнх нь болохоор дан Mons Group-ийнхаа ажилчид оролцогчдоос бүрдсэн 100 хүний бүрэлдэхүүнтэй 3 өдрийн hackathon-ыг хийх гэж байна. Тэгэхээр энэ влогоор дамжуулаад та бид нартай хамт явж үзээрэй. Шин санаа гаргаж үзэн, янз янзын одоо хоорондоо найраа хийлцэн, шин шийдлүүдийг ярилцсан. Тэгээд энэ hackathon гэдэг энэ олон улсын моделийн арга барилаар хэдүүлээд тэдгээр санаануудыг бодит шийдэл болох гээд ажиллах болно. За алалцсан юм болно хэд хоног. Зөв байцгаая. Яг саяны энергийг энэ викендээр бүтэн авч явах гэж хичээгээрэй заяа. Тэнийг зүйл хэлмээр. Нэгт нь Монгол ийм hackathon-ыг групптэй зохион байгуулдаг компаниуд тийм олон биш шүү. Тэгэхээр энэ бас та бүхэнд аюу азтай зүйл байна гэж би хэлмээр байна. Энэ аюу чухал хэрэглэгчийн experience тэр ингээд энэ савтай усыг аваад задлах үед өнгөн савлгаан ямар байх нь чухал штэ. Ямар ч гой санааг өнөөдөр пакэжинг нь онцгүй хийх юм бол үр дүнгээ өгч чадна. За та хэд 5 минут өгье. Баг-багаараа ажиллаарай. Тэгээд танилцуулна шүү одоо. За манай цогтой гоцол ингээд дэвтрэл үүсгэж байгаа. За одоо цаг 1 цаг 50 минут болж байна. Өглөөгөнд бодвол би хамаагүй сэргцэн байна. Яа тэгэхээр хэдлээ өглөөнөөс хойш hackathon эхлээд оролцогч нар 60-д оролцогч нар байлаа. Тэгээд гой гой юмнууд анзаарлаа. Нэгт нь болохоор яг ийм байгууллагын дотоод ажилчдаа зориулсан hackathon-ы нэг давуу тал нь юу гэдгийг ихлээр гарч байгаа санаанууд нь бүр яахааргүй тэр компани тэр ажилчдын тэр групп компани хаасаагүй олон компанид нь ажилтдаг хүмүүсийн өдөр тутамдаа мэдэрдэг тэр асуудлууд дээр тулгарсан санаанууд байдаг. Тэр яг тийм санаанууд сая сонслоо. Би үнэхээр бас гайхлаа. 38 санаа сонсогдсон. Тэгээд ер нь бол миний нөгөө хуучин олон улсын туршлаас харахаар статистик тэр бол аюул сайн болсон гэсэн үг. Хүмүүс амар их төвтэй оролцож байна. Яхахгүй бас оролцогчдын цар хүрээн гэх юм бол группийн янз янзын төлөөллүүдээс ингээд цуг орж ирсэн байна. Бас нэг сонирхолтой юм яхахгүй бид нар өнөөдөр AI-ийн энэ давлгааны энэ хувьсгалын цаг үед байгаа гэдэг утгаараа олон хүний гаргаж ирж байгаа санаанууд нь яг тэр хиймэл оюун ухаан гэж яригадаад байгаа гадуур ашиглаад байгаа generative AI, agent, robotic автоматжуулалт энэ төр гэх мэт санаанууд аюухгүй гарч ирж байна. Тэр санаануудыг зүгээр нэг аваачаад нэг санхүүг дээр ашиглах биш үйлдвэрлэл бүртгэл шин одоо хэрэглэгчдийн одоо харилцааны платформыг бий болгох гэх мэтэр айгүй олон бүх төрлийн хэсэгт нь ингээд хүмүүс гой санаа гаргаж чадж байна. Тэгээ одоо яах вэ гэхээр эдгээр санаагаа яатсан, уралдсан, хичээс сан тураацсан байгаа. Эдгээр тэрийг нь орж харах уу? Энэ ямар шиг байдгийг харъя. Тэгэхээр яасан гэхээр яг бодит зах зээлийн гормыг бид нэр дагаал хүмдээ санаа гаргахаар чинь зүгээр гой санаа хангалттай биш. Тэр санааг чинь зах зээл хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр бид нар яасан гэхээр хүн болгоны юм саналын хуудсууд өгөөд тэгээ хүмүүс ингээ санаагаа гаргаад тэгээд энэ дотор нь байгаа хүмүүс нь өөрсдөө яг л жинхэнэ зах зээлийн гормороо тэрэнд ингээд санал өгж байгаа. Хөрөнгө оруулж байгаатай адилхан гэсэн. Тэгээ ланчийн дараа бид нар яах вэ гэхээр тэр 38 санаанаас шилдэг 15-ыг нь сонгох болно. Тэр 15 нь энэ ч одоо наацсан байгаа энэ цааснууд дээр байгаа санал дээр үндэслэж гарна гэсэн үг. За тэгээ харж байгаа ингээ оролцогч нар аль хэзээ ланч руугаа явцсан байна. Гэхдээ ингээ ханаа дагаж харж байгаа юм л энэ яраа энэ чинь ингээ янз янзын ингээ санаанууд нь ингээ бичсэн байна тийм ээ.
үнэн хэрэглэгчийн платформ CRM яригдсан байна. Энд чи янз янзын сонирхолтой эмийн болон хүнсний гой сонирхолтой шийдлүүдийн санаанууд бас гарч ирсэн байгаа. Тэгээд smiley face-үүд нь одоо юу гэж яах вэ гэхээр хөрөнгө оруулагч нар энийг дэмжиж гэнэ үү, дэмжихгүй нэ гэсэн. Зарим нэг нь маш их санал авсан байна, зарим нэг. Тэгэхээр хүн бас зүгээр санаа гэдэг чинь өнөөдөр баталгаажуулалт байхгүй бол болно болохгүй нь мэддэхгүй гэдэг нь бас нэг бодит жишээ нь энэ байна гэсэн үг. Одоо тэгэхээр энэ дээр нь үндэслээд бид нэр шилдэг 15-ыг сонгоно. Тэгээд энд оролцож байгаа хүн болгон тэр 15 санааны дээр баг болж ажиллах байгаа. Тэгээ өнөөдөр ингээд дуусж байгаа. Маргааш менторүүдээр нь, зөвлөхүүдээр нь тэгээд тэд нартай гацууг энэ 15 санаагаа хөгжүүлж 3 дахь өдөр Shark Tank шиг ивент дээр өөрсдөө энэ санаануудаа боловсруулж танилцуулах болно. Эхний өдөр амжилттай байна. Энээр гоё байна. Хүмүүсийн оролцоо сайн байна. Би одоо өлсөж байна. Тэгэхээр ланчаарай. За өглөөний минь би жохогийн микийг үлдээсэн болохоор ауди жоох эвгүй байх шүү. Өнөөдөр өглөө би өчигдөр орой эсхийн тэндээс өглөөгөөс ирлээ хагас өдөр өглөө болохоор төвчрээ арай гайгүй байлаа. Гэхдээ өнөөдөр өглөө би Academy UNICEF болон M-ийн зохион байгуулж байгаа 500 багш нарыг бэлдэх сургалтанд коучингийн одоо сешн хийж өгөх гэж байна. Тэгээ өглөө ирсэн маань guest coffee аваад амжуулж байна. Тэгээ одоо энэ тайзан дээр нэрчвэн тэгээ одоо газ гараад 45 минут workshop тэгээд буцаад юуруугаа эсхийн чишгээ монс хаштон руу буцаад явах болно. За тэгээд өнөөдөр бас нэлээд амаас завгүй ирсэн. Буцаад жигчгүй цагтаа очино гэж найдаж байна. Өнөөдөр бид түрээ суугаа боороо доошо суугаа тэлэг хөөгээ явчихсан юм. Тэгээд одоо би төвчтэй хүн. Одоо би Таиландд амьдардаг хүн. Монгол сартаа нэг удаа ирж маш олон төрлийн сургалтуудаа хийдэг. Би AI Academy-тэй бас хамтарч, манай Play Academy бас хамтарч сургалтуудыг хийдэг. За би энэ дээр за. Окей. За яг одоо юу workshop-ийнхаа дундуур орчихсон байна. Энд чинь ингээд ишээ эргээд харах юм бол орон нутгаас ирсэн маш олон багш нарыг одоо ингээд workshop хийлгэж байна. Би эднэрт коучингийн аргуудыг группээр яаж өнөөдөр таны хажууд байгаа хүн тань маш богино хугацаанд өөрийн асуудлыг шийдэхэд нэмэр болох уу гэдэг зүйлийг хийлгэж байна. Багш нарын нэг хэцүү юм айгүйх юм заадаг хүмүүс зөвлөгөө өгдөг хүмүүс болохоор сонсохдоо жоохон хэцүү байгаад байдаг. Тэгэхээр тэрийг нь сануулах хэрэгтэй байгаад байна. Тэгвэл ер нь бол гоё оролцсон. Сая 1-р раунд болсон. Одоо 2 раунд дахиж хийн. Тэгээд яг ингээд илтгэлийн үеэр ингээд би зүрхний цогцол бүх юма хэмжээ явангууд ачаал айгүйх байдаг. 1 цаг илтгэл хийх заримдаа 1 цагаас 1 цаг 30 минут хүнд биений дасгал хийсэнтэй адилхан зүрх судасны ачааллыг өөртөө авч яадаг. Зүрхчин нүсэн, цусны даралчин нүсэн. За тэгээд мэдээж ингээд стресс, санаа зовох, сандрах гэдэг зүйлүүд бол яах байнга байна. Тэнгууд хөдөлгөөнтэй байх хэвээр, шингийн юм байнга хэрэгжилж явах хэвээр, тэгээд цагаа хийнэх хэвээр. Тэрийн зүйлүүдийг яс явна. За одоо workshop дахиад 2 раунд дуусаад тэгээд энэ чинь ингээд дуусч байгаа. Хэцүү байгаас тэгтээ жоохон хүний юмыг сонсох тийм ээ. За workshop дуусчлаа, хажуудлын танхимд болсон. Одоо энэ чинээсээ бид нэр шууд нөгөө Монсын хактон болж байгаа газар руугаа явах гэж байна. Тэгээд коучуд бас манай менторуд ирсэн байна. Тэгэхээр менторуудтайгаа цуг машин аваад хэдлээ тийшээ хөдлөж байна. Замдаа төвжрөхгүй байх гэж найж байна. Ямар ч хэсэн 1 цаг болчлоо. Бүгдээрээ айгу сэтгэл өндөр байх шиг байна. Тэгээд хэрвээ энийг үзэж байгаа бол саяны сургалтанд орсон багш нар байгаа бол энэ доор нь бичээрэй. Ямар байсан бэ саяны сешн, юм ойлгосон, юм сурсан уу, юм мэдэрсэн үү? Надад бол айгу гоё байлаа. Тэгээд айгу цагтаа дуусаад гайгүй. Тэгтээ хотлаа би 10 минут хоцорсон юм байна яг үнэн цагаасаа. Тэгээд одоо нэг жоохон тайвшрий. Зам машинд орж явах та. Тэгээд үдээс хойш тэнд байгаа 70 ширхэг одоо Монсийнхаа багийнхантай хэдүүлээ гоё шийдлүүдээр нь ярилцах бол өнөөдөр тэд нар менторуудтай ажиллаад тэгээд маргааш төслөө танилцуулах бэлтгэлээ хийх байна. За хөдлөе. Явжаам. Тэгэхээр одоо өдөр түрүүн юунаас хүрээд ирлээ Таймонсын ивент дээр буцаад ашгүй цагтаа ирчлээ. Тэгээд одоо болохоор багууд яаж яах вэ гэхээр нөгөө өнгөрсөн өдөр чинь тийм харсан бол пичээ тавиал санаануудаа хоорондоо өрсөлдүүлээл уралдуулаад байж гисэн. Тэгээ хэдүүлээ эцэст нь өчигдөр ярьж агаад за яг 16 санааг сонгоцсон байсан шүү дээ. Тэгээ одоо ингээ харуул ингээд багийнхаа нэртэйгээ ингээд
7 дугаар баг энэ дэр ингээ багаараа суучихсан байж байна. Төслүүдэд танилцуулж байна. Тэгээд айгүй сонирхолтой зүгээр төслүүдийг танилцуулчих заяа. 1-р багийн төсөл нь болохоор Монсын 2000 гаруй ажилтнанд болон ERP холбогдсон бусад компани зориулсан хүний нөөцийн мобайл апыг хийвэл яасан юм бэ? Нэр нь болохоор Staffly гэдэг төсөл байна тийм ээ. Ажилчдын 90% нь ERP-д нэвтрэх боломжгүйгээс мэдээлэл авч чаддаггүй. Хүсэлт илгээх ажлыг HR болон ахлахууд бусдын өмнөөс хийдэг. Тэгэнгუთ тэрний оронд хэрвээ зүгээр дотооддоо ашиглаж болох ийм аппликейшнийг хийчихвэл яасан юм чи хангалттай 2000 давсан ийм ажилтны дунд хийх юм бол угаасаа задгай ийм ап хийснээс илүү шууд хэрэглэгчэнд бэлэн ийм санаа орж ирж байна. За бас нэг гоё юм гэх юм бол өөр Molly Pop гэж Монголд анхудаага үйлдвэрлэлийн хэмжээнд хоолын хүлхэмлийг модон чихэр байдлаар гэх мэтэр. За тэгээ би бас ботсон чи бүгдийг бас та хэд уншиж өгч болохгүй юм байна. Энд ч айгүй гоё нууц шинэ гарч байгаа мэдээллүүд байгаа болохоор. Тэгээд одоо ийшээ харах юм бол юу болж байна вэ гэхээр өнөөдөр менторууд ирсэн байна. За одоо ингэ менторуудын мэдээллүүд энэ ч гарч байна. Тэгэхээр бид нар яатсан гэхээр Mons Group-ээс болон гаднах яг одоо Монголынхоо стартапын community ecosystem-ээс менторуудыг урьж авчираад багуудаа ингээ 16 баг маань ингээд яг менторийн цагийн өрөө энэ дагуу явж байна гэсэн. Тэр менторууд очиад багтаа очиж суугаад өөрийнхөө менторууд маань өөрөө янз янзын expertise, vertical одоо тодорхой өөрийн одоо гүнзгийрч орсон мэдлэгээ энэ хуваалцсан. Бас дээрэс нь Mons Group-ийнхаа хүрээнд ч гэсэн энэ маань энэ ярьж байгаа зүйл чи хэр боломжтой хэр боломжгүй юм гэдэг дээр одоо зөвлөлдөө тэгээд яг зорилго нь болохоор хэдийн энэ чинь 16 ширхэг дотоод аягүй шийдлүүдийг гаргаж чадах гэдэг зорилготой ажиллаж байна. Одоо энэ ингээд эмчгээрээ дараачийн 3-4 цаг үргэлжлэнэ. Тэгээд өнөөдөр ингэчээд бид нэр орой олоо игээд багууд энэ чинь оройн 9 цаг хүртэл ажиллачаад маргааш идлээ дахиж уулзаж ажиллаж байгаа. Тэгэхээр маргааш эцсийн одоо Shark Tank стилийн презентац нь өөрөө явагдах болно. За одоо 30 минутын дараа үндсэн final pitch-үүдийн багийн final pitch-үүд явах гэж байна. Сая бид нэр газ амжуулаад саунд хөдөө усанд орчлоо. Тэгээс хэрэгчлээ. Одоо 3 цагийн үйл ажиллагаа явагдаад тэгээд манай Mons Hackathon-ы энэ жилийн үйл ажиллагаа дуусгаж байна. Газ бэлдээтгэе. Жохоо өдөр энэ өрөөнд цаг буусан. Хоёр ихтэй хүн буугаад ингээд үйл ажиллагааны дундаар ийм хөл байх юм байна да. Ингээд камерын ч яваа хувцсан нар маань юм байна. Тэр нь бас яас миний атстай басны жоох хэцүү юм. Ингээл иймэрхүү цүнхнээс л амьдэрдэг. Буудлаас буудлын хооронд цүнхнээс хувцаа гаргаж яваад цүнх рүүгээ буцааж хувцаа хийгээл тэгэл амьдэрдэг. Ийм амьдрал юм байхтай байна. Ингээ зүгээр болж байна. Окей. За хоёлаа. Цэга ивтэйг байгаа одоо 2 цаг болж байна. Арай бас ганц хоёр пи ууцсан болохоор. Яа, мацгаа энэ удаа арайс юм чи. Гон цагаас ингээд хэлсэн хамдаа гэсэн жоох. За одоо хэдлээ 3 дахь өдөр шүү дээ тийм ээ сүүлийн өдөр зөв үү? Yes. За бүгдээрээ гар дээрээ барьж байгаа юмнуудаа доошоо тавьчих. Тэгээд 16 дээр тайс үгийн хайрцаг өдөршин байцсан. Өчигдөр энэ бид нартай шинжлэх энэ үүдэн хонсон залуучууд байгаа, энд байсан залуучууд байгаа. Тэгээд шууд ихөө. За магистраа багнаа. Тасаа байцсан уу? Монцосон мохоос орж байгаа магистраа тийм ээ. Багнаач хад биш юм байна. Баярлалаа. Шинжлэхдээ явах боломжтой. Бууруулах буюу бид автобус зугаан дааш. Машин ч нөгөө бензин хийдэг шүү дээ. Тэрийг та дахиад тоолж үзнэ үү? Нэмэх юм. Цэгийн гэсэн үг шүү дээ, тий. Багтай үнтэй харилцах гэж явсан байна. Ашиглажтэй дэше өөрөө орно. Яа одоо орон баг шатрос ястай. Dream makers. За яана. Окей. За. Дотоод нэг хөгжүүлэлтийг хийх нэг зовлонтой ажил нь та нар араас нь үзэлдэг гэсэн үг шүү дээ. Аль нөгөө одоо ингэж гэлээ удирдлагын баг араас нь үзэлдэг байна.
За. Тэгэхээр тийм л гэж бодсон. Окей. Тэгвэл тэгээ тусгай байр байхгүй. Тий, тусгай байр байхгүй. Гэхдээ би Нэг, хоёр, хэлээд үгүй. Ер нь бол ингээд олон зүйлийг нэвтрүүлэх нэвтрүүлэх үнэхээр хүсэлтэй байна. Гэхдээ нэвтрүүлэхийн тулд итгэл үнэхээр хэд хэдэн зүйл хэрэгтэй байна. Тэгээ энэ багуудыг хөөцөлдөж офс дээр уулзсан, цаг авч уулзсан. Гэлж. Тэгээд эцэст нь нэгсэн юм байна. Тусгай байр зарчий даа гэх. Эсвэн чи шүүгчээр юусэн гэж үгүй угаасаа эднийг дуудаж авчиж хэрэгжүүлмээр байна гэсэн шүү. Хамаач бол artificial intelligence-ээр ингээд үйл ажиллагаа явуулж байгаа ийм үүсгэн байгуулагч юм байгаа. Тэгээ би Жапанаас бас нэгч байгаа зүйл нь асууж байгаа зүйл нь ерөнхий ямар юм ажиглагдав. Тэгээ бод санал юу байна болцаач. За миний төлөв бас Тэгээд Play Academy одоо ого захиралтайгаа бас энэ тэмцээнийг магадгүй одоо стандарт нь ямар хэдэн жил болгон байд юм уу эсвэл 2 жил болгон байд юм уу энийг цааш нь бас хөгжлүүлээд аваад явмаар байна гэж танд бас уламжлж байна. Амжихаар болоод авдаа нэг ажил цаалж. Окей. Дараа тэгээ дахиад Тэгнэ. баяртайгаар уулзъя. Тий. Окей. За бай. За. Одоо цаг 7 болж байна уу? Хэд болж байна? 6:30. Оо гайгүй шүү дээ. Эдл яг цагтаа дуусна. Хактоно дуусгачлаа. Хүмүүс одоо заалнасаа гараад тоолонд орох гэж суудсан байна. Тэгээ тэр өрөөг харах юм бол цөөхөн идэв хүмүүс айгүй нэмсгэлж байна. Айгүй олон хүмүүс хөрх юмтай яхахгүй хүсүүсээгөө. Жогон сэтгэлээр унчихсан байна. Гэхдээ яг л ийм л болдог. Тэгээд сая юу 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй Монсоос 3 удирдлагын хүмүүс гаднаас 2 шүүгч орж ирээд үйл ажиллагаа шүүсэн. Тэгэнгუთ дотоод үйл ажиллагааны онцлог гэдэг нь бол яхахгүй илэрч байна. Тэр нь юу юм гэхээр өнөөдөр энэ групп ямар санаа нь илүү чухал вэ гэдэг дээр ач холбогдол бол яхахгүй өгөгдөн. Тэгэхдээ бас яг энэтэй бас холбоотой зүйл нь гэхээр шаардлага айгүй өндөр, нарийн өгөгдлүүдийн оновчтой байдал баталгаажуулалт айгүй чухал юм байна. Тэгжээж яа тэгэхээр энэ тэр шүүгчтэн ч мэдж байгаа, оролцож байгаа хүмүүс нь ч гэсэн бизнесээ өдөр тутам оролцож ажилладаг хүмүүс болохоор тэд нэр өгөгдлөө айгүй сайн мэддэг болохоор буруу зөв байх боломжгүй. Яг л зөв байх хэвээр. Тэр үнцгээр явлаа. Бүгдээр айгүй идэвхтэй оролцсон. Өчигдөр шөнө хонож өнөөргүй ажилласан хүмүүс хүртэл айгуугаа идэвхтэй сая пичээгээд дуслаа. Гэхдээ олон хүний хувьд анх удаага л иймэрхүү ихтгэл тавих, ийм пич тавих ийм үйл ажиллагаа юм. Би яг сайн санахгүй байна. Гэхдээ би бол та хэдийн санааг сонсоо ёо ашгүйдэл гэж хэлсэн. Монголын нэг ийм хувилбар гэх юм байна. Энэ бол дотор ерөөсөө дан ургамал байлээ энэ дотор. Миний хүсэжсэн сонсомоор байсан юм нь юу вэ гэхээр ялаагүй ч гэсэн өнөөдөр энэ ч 1-р байр 2-р байр 3-р байранд ороогүй ч гэсэн дараа жил энийгээ бодоод өшөө цаашаа оролцъё болгоё гэж байгаа тэр урмын үгийг сонсомоор тэгсэн чинь яг тэр хүмүүс тэгж би дараа жил яаж оролцох вэ тэр тухай бодож байна гэж байна. Санхүү хариуцсан захирал шүүгчээр оролцсон Монс группийн тэгээд тэр хүний хэлсэн үг нь болохоор би 1 2 3-ыг сонгож байгаа ч гэсэн энэс бусад багуудтай бүгднтэй нь уулзмаар байна. Яг бүр өөрөөр хэлсэн үг нь бүгдийг нэвтрүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр яхахгүй энэ үйл ажиллагааны зорилго нь одоо бидний хүсчээсэн үр дүн нь бол гарчлаа гэж бодож байна. Амжилт юу юм бэ гэхээр өнөөдөр энэ 16 санаанаас ядаж хаахсан өнөөдөр дараа жил гэхэд Монс групп дотор бодит шийдэл болоод нэвтэрчээд явж байвал үнэхээр гоё юм. Тэгээд ер нь ингэдэг би ч гэсэн би физиологи стрессийн үед ингээд барьж байгаад яг одоо ингээд бүтэнсээ өдрийн оройн одоо би энерги унана. Тэгэхээр одоо яг тэр горим руугаа шилжмээр байна. Орой олоо идмээр байна. Тэгээд тэмдэглэлтэй дуусгаад тэгээд өнөөдөр энэ гоё газраас явна. Энэ үйл ажиллагаа ингээд дуусгана. Тэгэхээр 3 өдөр юм байлаа. Түрүүн ашгүй яаж ихгүй саунд жамсан тэрний ачаар бас чиг ирч хүчээ цэнгэлжлээ. За одоо нэг влог нэг иймэрхүү байна. Хэрвээ ингээд влог хийвэл нэг ийм л юмнуудыг хөвчлэн харах бах. Ингээл араараасаа ингээ явж байдаг. Одоо би маргааш чадвал Талианд руу буцна. Тэгээд гэртээ нэг 4 хончоод бүтэнсээ өдөр би Абу Даби руу дараачихаа явна. Тэгээд Абу Даби дараа 7 хоног 20 шиг стартапуудтайгаа тэнцээ бас нэг 7 хоногийн үйл ажиллагаа явуулна. Тэгээ ирнэ. Ингээл үргэлжлэсээр байна да. За тэгээд дараачийн влогоор уулзах байхаа. Баяртай.